Сайн байцгаана уу? Шинэ оны эхний бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. За өнөөдрийн бичлэгээрээ тархины сажилтаа өгтийн хоолтын бэрхшээлийн талаар нэлээд төвлөрч ярих гэж бодож байна. Тэгэхээр охин маань бол 4 сар хүрэхээс өмнө бол нэлээд тийм шүлсэн гоожимтгай өгт гэсэн. За тэгээд энэ шүлсэн гоожих үед нь бол би бодохдоо шүтлэх гээд шүлс гоожод байна гэж бодсон боловч нэлээд хожуу шүтэлсэн. Охиноо 6 сартад нь уншлуулад тэгээд яг 14 хоногийн дараа нийслэлийн энэ тусгай хэрэгцээт хүүхдийн ясэл цэцэрлэгийн 10 дугаар цогцлборт бол охиноо авчиж үзүүлээд цэцэрлэгийн нас хүрээгүй учраас өдрийн төлбөртэй эмчилгээгээр цэцэрлэгтэй анх танилцчихсан. Тэгээд энэ цэцэрлэгийг болохоор яах вэ гэхээр нөгөө тархины саажилтын талаар мэдээлэл интернетээс маш хайж аваад энэ 10 дугаар цэцэрлэг гэж байдгийм байна гэж олж мэдээд тэгээд очиж уулзаад охинтой үзүүлээд тэгээд эмчилгээнд хамрагдчихсан. Тэгээд зөвхөн өдрийн эмчилгээнд явж байхдаа бол төдийлөн бас сайн мэдээлэл олж авч чадаагүй боловч зуны эдний ээж эцэгчүүдэд зориулсан вакуумжуулсан сургалт гэж явагддаг. За тэгээд 10 хоногийн хугацаанд эмчилгээ явагдана. Дээр нь эцэгч зориулсан сургалтууд явагддаг. Ийм сайхан вакуумжуулсан сургалтанд битээр анх удаа 6 сарын 10-наас хамрагдаад тэр жилийнхаа 8 сар арай хүрээгүй байсан юм да. Тэгээд няраа рефлекс арилаагүй. За энэ яг бичлэгэн дээр харагдаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол амруу нь хоол хийхэд энэ бол бор хоолнд орсон манай охин бантан идэж байна л та. Гэтэл яаж юм гэхээр зүгээр хөхөөд байгаа зү тэ хөхөх рефлекстэй. За тэгээд хилэн амандаа багтахгүй юм шиг булталцаад. За тэгээд өөр амаа хамхидаггүй. Дээр нь шүлсэн гоождөг юм байсан. Энэ бол няраа рефлекс. Гэтэл нөгөө жирийн хүүхдүүд маань энэ нь бол бага саруудад нь байж байгаад л арилаа дараагийн саруудад нь бол хөгжил нь бол хэвэн явагддаг бол миний охины хувьд бол энэ рефлекс нь арилахгүй маш их удсан. Тэгээд энэ рефлексийг арилгах гэдэг дасгал хэрэгтэй гэдгийг энэ 10 дахь цэцэрлэгийн эмчилгээний багийнхан маань зааж өгсөний ачаар тэр дасгалыг хийсэн. Тэг 10 гаруй ээж нар нэг ээлжинд хамрагдаад бид нар энэ сонгины амралтанд тухайн үед тэгээд хүүхд аваад тэр вакуумжуулсан сургалтанд хамрагдчихсэн. Тэгэхэд бол манай хамгийн бага нь манай хүүхд байсан. Тэгээд л 2-наас 3-наас ой гарантай тэгээ бүр 14 настай хүүхд байсан. Тэгээ тэр 14 настай хүүхдийн хоолтыг хараад л энэ хооллох дээр анхаарах хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Яг л тэр хүү маань угжаар хооллдог гэсэн баггүй юу. Тэгээ эмчилгээний багийнхнаас асуугаад яагаад угжаар хооллож байгаа юм бол үнэхээр ийм угж идэхээс өөр аргагүй байдалд ордгоо гэдгсэн. Ер нь бол тархины саажилтын маш хүнд хэлбэрүүд бол ер нь угжаар хооллох эсвэл нөгөө зоондоор хооллох хэмжээнд байд юм аа. Гэхдээ бас үүнээс урьдчилан сэргийлээд дасгал бас хийгээд бас зажлах рефлексийг дэмжиж болдог гэдэг. За тэгээд тэр зажлах рефлекс дэмжих дасгалыг заалгаж авсан. Тэр дасгал бол эрдэн чихрээр хийгддэг дасгал. За тэгээд манай хүүхд ч 9 сар гэдээ ихэд шүдлээгүй байсан боловч битээр 8 сартаагаас эхлээд тэр эрдэн чихртэй дасгалыг хийсээр яваад тэгээд нэгсэн сар хүрхийн алдад энэ тэмдэглэлийн төвтөр дээр маань энэ нираа рефлексүүд нь бүрэн арилаад зажлах рефлекстэй болсон гэж тэмдэглэгдсэн байна. Тэгээд би яг санахгүй байгаа ч гэсэн нөгөө тэмдэглэлийн төвтөр эргэж хараад яг саналаа л та. Тэгэхээр ер нь бол 4-5 сарын туршил ууггүй юм шиг байгаа. Ер нь бол маш ууггүй хийсэн л дээ. Тэгээ яагаад гэвэл нөгөө байнга тэгээд угжих юм уу эсвэл хооллолтын бэрхшээлтэй болчих юм бол нөгөө асаргаа улам хүндрэх юм байна. Тэгээд нэггүй талаасаа заавал хооллохын тулд ямар нэгэн зүйл туслах хэрэгсэл авч явна. Хин нэгэнд найдаад хүүхдээ үлдээх боломжгүй болох юм байна. Тэгээд жирийн хооллолттой болохын тулд маш их хичээсэн. Тэгээд энэ дээр бол бүгдөө гэр бүлээрээ маш их хичээгээд тэр дасгалыг ууггүй сайн хийсний ачаар охин маань бол хоолоо жажилж иддэг болсон. Одоо бол бүх төрлийн хоолыг бол жажлаад идэн. Мэдээд амруугаар өөрөө хийж чадахгүй ч гэсэн аманд нь хийгээд өгөх юм бол бүх төрлийн хоолыг жажлаад иддэг байгаа. За тэгээд энэ бичлэгийнхаа төгсгөлд тэр дасгалаа би охинтойгоо хийж байгаа оруулчихна. За тэгээд нөгөө талаасаа бас шүлс маш их гоождөг байсан. Тэгээд маш их шүлс гоожоод ингэр нь байнга нойтон тэгээд энэ дардгартай нөгөө шүлсэндээ ховцонд хатуурчдаг байсан. Тэгээд тэрийг яаж засаж болох вэ? Энэ шүлсийг татраах бас юм арга дасгал байна уу гэд бас эмчилгээнийхаа багийнхнаас асуухад бол арга зааж өгсөн. Тэгээд тэр нь болохоор энэ борцыг жажлуулаад тэгээд шүлсийг нь татуулах арга гэд. Тэгээд ялангуяа ямааны борц бол тун сайн байдаг гэд. За тэгээд тэр өвөл нь 11 сард штэ найзтайгаа явж байгаад хоёлаа бүр ямааны бүтэн мах аваад тэдний хужуурланд байдаг гэрт нь аваачаад байшингийнхэн дээвэр дээр
борцоо хийгээд тэгээд хавар нь сайхан борцоо авч байгаа. Тэгээ охиндоо ажиллуулсаар байгаа. Тэгээд манай охин бол шүүсээ бүрэн татаж сурсан. Тэгэхээр одоо болоод ингээд шүүс гойчихгүй тэгээд хоолоо олж ажиллаж иддэг. Тэгээд тэр яадгүй гэхээр борцоо болгонгуудаа ингээд болсон борцоо хүүхдийнхээ амандаа хийгээд тэгээд ингээ нөгөө жажлагдсан шүү дээ тийм ээ нөгөө жажлах хэрэглэхтэй болсон юм чинь тэгээд жажлагаад ингээ шүснэ ингээ цуглараад за одоо шүсээ тат гэж шүсийг ингээ татуулаа залхиулах гэд команд өгсөөр байгаад одоо тэгээд шүсээ ингээ татаж сурсан байгаа. Тэгэхээр ер нь бол тархин саажилттай хүүхдэд бол хайцгууд дандаа командаар байх хэрэгтэй гэж. Тэгээд команд биелүүлдэг байх хэрэгтэй гэж. Тэгээд охиндоо их команд өгдөг байсан. Тэр ингээ биелүүл сургадаг. Тэгээд мэдээж энэ 1 2 3 4 сар оролдоод бол бий болцсон биш тэгээд үр дүнд хүрч болдгоо шүү гэдэг өөртөөхөө жишээгээр бол хэлж байгаа юм. Тэгэхээр ер нь бол манай хүүхд бол нэлийн хүнд хэлбэрийн тархины саажилттай. Гэхдээ бол бас ингээд нөгөө багтаа онцлогдоод тэгээд айгу зөв газараасаа явсан гэж боддог. Битэр ч гэсэн одоо бусдын адил ламбуу одоо тэгэл гигантэн зайран одоо их л олон хүмүүсээр явсан. Тэрийг бол үүсэхгүй нэрийг хүртэл солиод л одоо хэрэг болно гэл олон төрлийн амьтны тарих толгойг одоо толгоонд нь түрхэх түүхий уулгах муулгах гэл маш олон төрлийн арга домууд хэрэгжилж исэн. Гэхдээ тэр дундаас 10 дахь цэцэрлэгийнхний зааж өгсөн эмчилгээний багийнхны зааж өгсөн дасгал сургуульт шиг сайн зүйлс бол байгаагүй. Тэгэхээр тэд нартэй би ингээд маш эрт уулзаж чадсан, тэдний зөвлөгөөг бас ингэж авч чадсан дэх баярлалтай. Бас битээр одоо маш эрт одоо халамжиндаа бас багтсан. Яагаад гэвэл би юм хүүхд халамж авдаг, халамж гэж мэддгүй байсан. Тэгээд 10 дахь цэцэрлэгт ингээд өдрийн эмчилгээгээр яваад эхлэнгүүт л нийгмийн ажилтны нэрэл та ингээд одоо харьяа дүүргийнхаа халамжинд хандсан уу ингээд өөрөө хүүхдтэй ингээд халамжийн мөнгө аавна өөрөө олуулсан ингээд хүүхдээ асарч байгаа гэдэг бас ингээд тодорхой хэмжээний мөнгөнд тэтгэмж авдаг байгаа маа гэд тэр талаас мэдээлэлтэй болоо. Тэгээд тэр бас ингээд халамжиндаа эрт орж исэн. Тэгээд одоо энэ хүртэл явхад бол хамгийн их зааж сургасан, ойлгож ухааруулсан газар бол яах аргагүй 10 дахь цэцэрлэг байдаг. Тэгээ битээр бол 10 дахь цэцэрлэгтээ цэцэрлэгийнхаа насанд хүрээд цэцэрлэгтээ бас ингээд хүмүүжээ 6 жил хүмүүжээд одоо тэгээд сургуулийн нас хүрээд цэцэрлэгээ төгсөж исэн. 10 дахь цэцэрлэг бол аутизм, даун, одоо тархины саажилт гэсэн одоо онцтой хүүхдүүдийг бол төлхөө авч одоо эмчилгээ суулгаанд хамрагдаж одоо бас байдаг. Тэгээд цэцэрлэгт хүүхдээ өгнө гэдэг бол миний хувьд бол ажиллаа хийх боломж байсан. Тэгэхээр энэ гэсэн эдийн засгийн хувьд гэрүүлт ч гэсэн маш их нэмэртэй хүүхд маань нийгэмшиг цаашаад одоо олонний газар бие авч явах олонтой нийгэмшигт бол маш том нөлөө үзүүлсэн. Үнэхээр одоо маш одоо чухал газруудын нэг байгаа. Тэгэхээр одоо хамгийн түрүүнд очих газар маань одоо энэ шүү гэдгийг бас эцэгчүүдтэй хэлж өгөө. Бага насны одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ тэрвэрэд гэртээ байгаа хайцгаа мэдэхгүй тэгж сууж байгаа ээж байвал та яваад очиорой. Тэнд очисноор маш их юм сурна. Тэгээ одоо юу гэдгийг бусдаас суралцсан одоо бид нар ч ойлгохгүй шүү дээ. Би чи ингээд анх юм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ болсон гэтэл ирээдүгийн төсөөлөх ямар ч боломж байгаагүй. Тэгээ 3 нас, 4 нас, 5 нас, 6 нас гэдэг бол ямар байх вэ гэдгийг мдээгүй. Гэтэл одоо энэ цэцэрлэгт орсноор энэ цэцэрлэгийн тэр одоо зуны вакуумжуулсан одоо тэр сургалтанд хамрагдсанаар бол маш их зүйлийг мэдсэн, маш олон туршлага солилцсон, бусдаас маш их юм сурч авсан. Тэгэхээр зэрэг энэ одоо юу гэдгийг суралцах одоо тийм бидний дэмжих тийм газар бас байдаг шүү гэдгийг бас хэлье. За одоо та бүхэндээ зарчлах эрхлээсийг сайжруулдаг дасгалаа зааж өгье. За тэгэхээр хамгийн нэгдүгüртөнд бол нөгөө жижиг савнд хийсэн цэвэр ус, за тэгээд эрзэн чихэр, тэгээд ариутгсан марл бинт болох хэрэгтэй. Тэгэхээр эрзэн чихэр бол битээр голчлон бол Харибогийн баавгатай чихрээр хийдэг. Энэ удаа бол манай дэлгүүрт баавгатай чихэр байхгүйсэн учраас ийм ямар нэгэн гэлстаагүй гадна талтай зүгээр ийм жирийн энгийн ямар ч амтлагчгүй эрзэн чихрийг авсан байгаа. За тэгээд нэгдүгüрт бид нар одоо бинтээ бол бэлтэн. За бинтээ бэлтгэхдээ бол нэлээд би бол 4 давхралдаг. Тэгэхгүй бол одоо нөгөө бинт маань цоороод тэгээд чихэр маань одоо хүүхдийн маань хоолоор яваад гах хавилтай учраас бинтээ бол 4 давхарлаад тэгээд нэлээд бас хэмжээг нь бол томхон авдаг. Учир нь бол нөгөө бинтнийхаа үзүүрээс бид нар барих ёстой. Тэгээд тэр нь бол хүүхдээ гахаахгүй зориултаа учраас тэгээд бинтээ бол хангалттай сайхан хэмжээгээр тастаж аваад за тэгээд энэ нь бол яг илүү ариун цэвэрлэлтийг сахисан юм цэвэрхэн хий гэж бодож байвал бас юм хүнсний бэйли өмсөд хийж болно. За тэгээд одоо энэ авсан
биентэй голоор нь нэг нугалаад ингээ хоёр болчин те. За тэгээд тэрнийхээ дунд нь одоо эрдзэн чихрээ хийгээд бэлтгэсэн цэвэр ус руугаа хийх юм байгаа. Тэгээд ус маань бол хит халуун байж чадахгүй, хит хүйтэн байж болохгүй тийм ээ. Тэгэхээр ийм дундаж температур бүлээн усанд одоо ингээ сайхан маарлаа ингээд дүрдэг нь одоо марл маань юм аргуу учраас хүүхдийн аманд хуурайгаар орох юм бол нэлээ хатуу ширүүн байна. Тийм учраас юм таатай байхын тулд норгож өгч байгаа. За тэгээ аль болох одоо бойлер руу жавжруу нь одоо араа байгаа гэж бод төсөөлж одоо бид нар 50-та манай охин бол энэ дасгал эхэлж яхад бол ямар ч хүдгүй байсан. Тэр ингээ бойлон дээр нь тавиад өгөхөр ингээд чихэр өөрөө ингээ хайлаад хүүхд ингээ дамтыг авахаараа ингээд хилээ хөдөлгөөл эхний ээлжин зөвхөн ингээл байлгаал тэг чихрээ хайлтал хүлээдэг байсан болоо сүүлдээ ингээд хилээрээ хөдөлгөөд хоёр жавжруугаа зөөгөөд за тэгээд мөн одоо ингээд жажлаад эхэлдэг. Тэгэхээр ингээд амтанд нь ороод за тэгээ нэг удаадаа чихэр уучраас бол бид нар 5 чихэр хийдэг байсан. 5-аас илүү хийхгүйгээр тэгээ өдөрт 3-аас 5 удаадаа ингээд 5 чихрээр зарим өдрөө одоо 15 чихрээр зарим өдрөө 25 чихрээр гэсэн үг. Ингэж одоо энэ тасгалыг одоо ууггүй сайн хийж исэн. Бас хилээ одоо унжуулах, хоёр тийш нь гаргах, дээшээ эргүүлэх гэх мэтлэн дасгалуудыг бас давхар хийдэг байсан. Энэ нь бас ингээд хил орчмын булчингуудыг ажилуулах бас одоо нэлийн үүрэгтэй их сайн дасгал гэж одоо хил засалж зааж өгчээсэн. Тэгээд ингээд энийг хийхдээ ингээд яг хүүхд рүүгээ хараад яаж хийхийг зааж өгөө. Тэгээ хоёулаа хамтдаа хийх юм бол жишээ нь тойл бариад хийж болно. Жижигтэй үгүй бол утасныхаа камерыг хасаагаад хамтдаа хийх юм бол хүүхэд нөгөө хэрхэн дасгалаа хийж байгаа. Тэгээ яавал зөв хийх үү гэдгийг ээжигээ хараад бас өөрөө хийж байгааг хараад засаад ингээд хийгээд байдаг. За тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Дараагийн бичлэгтэр баяртай.